Урлагийн амьдралыг хатуу гэж ярьдаг. Уран бүтээлчид өөрсдийн хүнд мэдрэмжээ нууж бусдын сэтгэл оюуныг баясгаж байдаг билээ. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Сан Жунипер хамтлагийн хийлч Баяр Цэнгэл оролцож урлагийн тогоонд чанагдаж эхэлсэн цагаасаа эхлэн туулсан адармаатай зүйлс алдаа оноотой үеүүдийнхээ тухай өгүүлэн ярьлаа. Би ч нэг одоо Монголоос жазаар сураад явж байгаа хамгийн анхны хийлч байхгүй. Ашиг яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч Green Gate International компани эрүүл амьдралын үн цэнийг чанараар бүтээн. Сайн байцгаана уу? Наа Баяр Цэнгэл гэдэг Сан Жунипер хамтлагийн хийлч байна. Одоо 24 настай. Манай нөгөө гурав маань болохоор яг бүр өмнө хамтлаг байсан. Би маш сүүлд орж ирсэн. Red Line гэдэг хамтлаг байхад маань яг тэр тухайн үед гэрэл тодомж нэгдэжсэн. Годомжин тоглоод те өөрсдийнхөө хөгжмөө тоглоод мөнгө ингээд авдаг штеп хүмүүстэй. Манай Сан Жунипер маань 2019 онд өөрийн хөрөг гэдэг дуугаар дебют хийжсэн маа. Саяхан бас альбомоо гаргалаа. Яалтчгүй мөнгө хэрэгтэй болт юм аа. Хүсэлтэн цэслэгээд угаасаа болдгоо байхгүй. Тхийн тулд угаасаа бид чи эхлээд өөртөө хамгийн бага үнэлгээр зардаг байхгүй. Нуулгүй ярихад 200 мянган төгрөгөөр ч гэсэн тоглолдог үеуд байсан. 150 мянгаар ч гэсэн тоглож исэн үеуд байсан. Тэгээд тэр чинь 5% авч авч байгаа шүү дээ. Айл болох ингээд хувь ингээд хуваагаад нэг хамтлагтай хоримтлал үүсгэх гээд хичээдэг байхгүй. Хийл хөгжмийг 17 дахь жилдээ тоглож байна да. Тэнэжэр наснда яг хөгжмө болиг гисэн бүр ингээд тийм сэтгэхүйтэй болцсон явж исэн үе байсан. Ер нь энэ хөгжмөр яадаг ч юм гэсэн бодол төрж эхэлж исэн. Эрс одоо өөрчлөгдсөн гэх юм уу. Хийл хөгжмөнд улам дурлж гисэн эхнэр гэж байдаг бол яг миний эхнэр шиг те миний амьдрал болцсон. Бусад хүмүүс сайн байгаадсан. Тэгээд яг бусад хүмүүс сайн байгаад юм чинь би яагаад бусад шиг байхгүй байгаад чадахгүй байгаад болоо гэсэн сэтгэл зүйн дээрээс л одоо ингэж эргээд одоо хөгжмөдөд дуртай болох шалтгаан авсан юм да. Яг хөгжим мөчгт байна гэдэг чинь бас өөрөө золиос байхгүй. Бага нас гэж байхгүй. Би одоо гэр оролт амьдардаг байсан. Жаа хүүхдүүд чинь гадаал гараад ингээд битүү тоглолт шүү дээ. Ер нь бол би нэг ч удаа тэгж тоглож үзээгүй. Тэгэл манай үеийнхэн чинь тэгэл тэр хашааны болон ингээл битүү хөлбөм мөгдөв тий сакс маг шидэл. Гэхдээ би нэг ч удаа тэгж үзээгүй. Яг тэрний оронд би илүү хөгжмөөр хараад хөгжмөд давтдаг байсан. Яг гэр хороолт одоо орлогын юм байна гэдэг чинь бас жоохон хэцүү. Одоо хөгжимчин байна гэдэг тэр зам амар жоохон төвхтэй байхгүй. Нүүрс оруулна, савн, гэртээ зөрүүлж хариул гаалт төлнө, өглөө төрүүлж явал гаалт төлнө. Гэр хорооллын ажлууд ч бас мундахгүй шүү дээ. Хотын төврөө явж хичээлдээ орох гэхлээр бас надаас нэг хотоо өндөрдөг ч юм уу. Тэгээд тиймэрхүү юмуд саяг санаа зовдөг үед бол байсан. Тэгэл гар хуруу ингээл эвдэрч юм юм. Тэгээд тиймэрхүү юмуд бол байдаг. Хамгийн чухал зэрэгтэн чинь гар юм чинь. Одоо тоглолтын өмнө нэг л ингээд хургаа зусч гэл юм бол тэр тоглолт ингээд байхгүй болчихно. Амар олон сар жил бэлдээд нэг л зүссэн шалтгаанаар ингээд тоглож чадахгүй болчихлаа амар хайрна шүү дээ. Урлагийн амьдрал чинь яг нэг хагас зэрэгжилтийн гэж хэлдэг шүү дээ. Яг тэр нь бол яг ялч үзэн хүн. Би ер нь бол ингээд өдөртөө план гаргаж чаддаг байхгүй. Judy Garland гэдэг нэг юм дуучин эмэгтэй байдаг байхгүй. Яг аав нас барсны дараа телевиз имжлэгт орсон байхгүй. Яг тэр телевиз имжлэгийг үзэх юм бол ерөөсөө тэгж мэдэгдэхгүй. Амар гоё юм нэсгэлэл те. Яг бүр цэвэрж үжиглэлтэй байхгүй. Mine eyes have seen the glory of the coming of the Lord. He is trampling out the vintage where the grapes of wrath are stored. Сэтгэл зүгөө дарам барин байж одоо үзэгчтэй хүндэлж тэгж бичлэг хийлгэж байгаа нэг бол айгүй хүнд те гоё нэр зөв нэрийг өгөх ёстой хүмүүс учраас жүжиглдэг. Ингээд амар ядарсан ч гэсэн би тайрнаагаар бүр ингээд юу ч болоогүй юм шиг үжиглдэг байхгүй. Зөндөө болоо билээ. 2020 оны XMF байдаг байхгүй. Хамтлагууд чинь яг ингээд бүрэн бүрэлдэхүүнээр тоглохоор секвенсер гэж юм явдаг байхгүй. Давхар хөгжим явдаг. Найзаасаа саунд карт гэдэг юм говаад явпа. Тэгсэн чинь тэр нь болохоор шинэ генерашных нь байсан. Миний ашиглаж байсан нь болохоор хуучин генерашных нь. За болчондоо гэсэн байдлаа би яг тайз руу гарахаас өмнө нэг чеклэх байсан хэрэг. Ямар ч тэр нөгөө товчлуур нь байхгүй болцсон. Тэгээ би бүр ингээд паникнд орчиж байгаа хэрэг. Юу болоод байна аа чи? Юмаа мэддгүү хүмүүс байж таа гэж хэллээ.
Уусаа яг тайсан дээр гарна гэдэг чинь маш олон хүний харцан доор байна гэсэн үг. Тэр бүх хүмүүсийн дүгнэлт одоо тэгээд дотор нь хэлдэг шүү дээ. Ер нь бол 200% бэлтгэлтэй байж л тайсан гарахгүй бол яг ингээд тайсан дээр гарангууд бүх юм ингээд тал хойно өмддөг байхгүй. Тэгэхээр маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг бүр ингээд яс махандаа тултал ойлгосон. Өөрийнхөө үндсэн сургууль дээр очиод хаа ингээд найзуудтай уулзсан гэж шүү дээ. Тийм нэгүүд манай ангийн хүртэл сойсын хөвгт юу гэж явж байгаа юм тий. Сойс руу явахгүй байсан чи. Гэж ингээд багш нар хүртэл амар өгцөн. Атаархалт бол байх хэрэггүй шүү дээ. Өрсөлдөө л байх хэрэгтэй байна. Яг хийл тоолж хад нэг тийм нүдэн дотор ингээд шал өөр юмнууд харагдаал, нотнуудгүйгээл ингээд нотны шоунууд гарагдаал, дээшээ доошоо ингээд хөдлөөл тий. Тэнгүүт бас нөө хөгжмнүүдийн маань ингээд цоглогоо ингээд гарч иргээл энэ ч хүмүүр ингээд төгөлдрөөр орж ирж байна. Тэрнчнээс ийм ритм орж ингүүд ингээд шан янз бүрийн өөр гэрэл асаал тий. Тэнгүүд тэрнчнээс ч ингээд шууд ингээд бүх биелөө ингээд юу гэдэг вэ? Сигнал өгдөг. Тэгэл нэг тийм сонин хөөрж байгаа мэдрэмж авдаг. Сонин гулгаал, хөөрөөл, нисэл аим шиг мэдрэмж авдаг. Тийм. Дуртай юм гэдэг чинь угаасаа насан туршдаа салахгүй юм гэж би ойлгодог шүү дээ. Өөр юм хийх гэж оролцсон ч нөгөөд нь ерөөс салж өгдөг тий. Дуртай юм хийснээр алддаг. Дуртай юм байлаа гэдэг тэрнийг бүр ингээд 100% ингээд өөрийнхөө амьдрал болгоод явах тагцсан бас асуудалтай тий. Би хийл тоглолтог байлаа гэдэг дан хийл тоглоод иж болохгүй шүү дээ. Тэгээ би давхар одоо хөгжим хийдэг болсон. Энэ миний хийсэн хөгжим. Малчмагтай хийсэн ба. Одоо цэцдэг байгаа л та. Ер нь бол ерөөсөө зогсож болохгүй. Нэг л хэсэг зогсчих юм бол яг энэ маань одоо бидний бүтээсэн зүйл маань алдагдана. Учир нь бол манай одоо яг салбар чинь бас ерөөсөө зогсож болдгоо салбар байгаа. Тэгээ манай өвлүүд дараачийн цомгныхаа ажилд ер нь орох байгаа. Бас саяны гаргасан цомгийнхаа зарим нүдэ клипчүүлэх тийм ажлууд яригдаад явж байна. Зогсохгүй. Ашиг яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч Green Gate International компани эрүүл амьдралын үн цэнийг чанараар бүтээн.